За Франц, Канадаас солилцоо хийсэн өрнүүдээ хүлээж авлаа. Үнэхээр сайхан өглөөний мэнд хүргэе. Тэгээд ямар сортууд ирснийг хэдүүлээ сонирхъя. Би бас хажуугаар нь хардан зургийг оруулчихна. Энэ видеоны цуг. За яг миний одоо хүлээж хайж исэн 7 сорт бол тэр хүнд байсан. Энэ Марк Лилондо гэдэг одоо Альберта мужийн Альберта хотод байдаг. Калгаригийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн одоо супервайзер буюу захирлаараа олон жил ажилласан, тэтгэвртээ суучихсан лойл цуглуулагч байдгаа. Тэгээд тэр хаяа үр солилцдгийг. Энэ жил бас хоёулаа үр солилцох уу гэхээр нь би өөрийнхөө өрнүүдээс үзүүллээ л дээ. За энэ Yellow Ponderosa гэдэг энэ бас их гоё сорт, удаан хадгалтай сорт байна. За Adelaide фестивал бол яг миний хайж исэн сорт. Энэ бол 2013 онд одоо Австралид гаргаж авсан, Нүүскэ гаргаж авсан тийм сортоо. Аделаидийн фестивал гэж жил бүр болдог гайхалтай фестивал байдаг. Аделаид хотод болдог. Тэгээ энэ фестивал дээр яадаг вэ гэхээр ерөөсөө нөгөө бидний яриад идэг халгаа шиг ургадаг сортуудын одоо танилцуулдаг тийм. За энэ гар байхгүй болохоор ямар их салгалж байна. Тийм сорт байгаа. Тэр одоо баярт зориулж гаргаж авсан гайхалтай сорт байгаа. За Кас21 бол одоо Польшийн сорт байгаа. Павел Янковский гэдэг энэ Польшийн 2-3 гайхалтай лойл бүтээгчд байдаг. Одоо зохион бүтээгчд гэх юм уу да тий. Тэгээд тэрний Кас21 бол бас Польшийн алдартай сортуудын нэг. Лойл цуглуулдаг хүмүүс ийм сорттой болохыг бас хүсдэг. Тэгээд Марк Лилондод байсан азар. За Early Girl бол одоо дэлхийн хамгийн эртний болцтой сортуудын нэг. Админы хувьд бол эртний болцтой сортуудыг сонирхохоос гадна хамгийн өвөрмөц сортуудыг цуглуулдаг байгаа. За Sartre-Alois-ыг бол та нар сонсч ирсэн бах. Энэ 2021 оны Брюсселийн амттны фестивалд төрүүлж ирсэн шүү дээ. Айгуу том фестивал болдог. Вино, вайн, арх, виски тий. Тэгээ тухайн жилдээ одоо шалгарсан бүтээгдэхүүнийг гаргадаг тийм гоё фестивал байгаа. Тэрэнд бол Sartre-Alois одоо помидорныхоо төрөлд 21 онд төрүүлж ирсэн. За Black Seaman бол их гоё помидор ойролцоогоор 300 орчим грамжинтэй болдог. Хар хүрэн өнгөтэй. Тэгээд тийм том болдог мөртлөө маш эртний болцтой, 70 хоногийн болцтой, сайхан амттай, кремийн хартай ер нь их төстэй. Гэхдээ илүү царайлаг кремийн хар бол хагарах гад идэх сул талтай байдаг. За Arctic Rose бол ойлгомжтой энэ Арктикийн сарнай буюу хүүтэнд хамгийн төсвөртэй эртний болцтой сорт байгаа. За энэ дотор тэгээд хит хитэн гой сортууд байсан тэр хүнд. Тэгээд тэрийг нь бас би ингээд солилцоод авчихлаа. Ихэнхдээ бол одоо эртний болцтой эсвэл маш өвөрмөц хэлбэр үндэстэй тийм лойлын өрнүүд байгаа. За тэр Subarctic Maxi байна. Ингээд ийм сортууд байна. Эний зургийг би яг оруулчихна. За энд нэг 2 гоё юм ирсэн. Би бас Лилондогоос асууж ирсэн л да. Канадад ургадаг тийм жимсний модны өрнүүд өгж явуулаач. Монголд ургах баха. Та тэр тал дээр анхаарна уу гэсэн чинь надад Saskatoon Berry гэдэг ийм жимсний модны үр өгж явуулсан байна. Өөрөө түүсэн байна. Cold одоо хүүтэн төсвөртэй юм шиг байгаа нэ 2024 онд үүсэн юм байна. Энд чинь өөрөө ургамал судлаач хүн юм шиг байгаа. Яг ботаникч хүн те. Тэгээд
энэ юугаа бас их гоё латин нэрээр нь бичнэ. За энэ кактус Калгаригийн одоо авсан юм байна өөрийнхөө хотоос. Ягаан өнгийн кактус. Энэ айгүй сонин кактус. Метр ирээтэй өндөр ургад юм билээ. Тэгээд өвлжчдэг гэж байгаа юм. Одоо тэр Альберто Муж Калгари чинь яаштай. Өвөлдөө бол хасах 40 хүрдэг. Гэхдээ Монголыг бодвол жоохон богинохон. Тэ. За хүүтэн төсвөртэй гэж ütсэн байна. За энэ сортуудын зургийг админ бас оруулчихна. Дараа нь ноён Брунегээс бас гой Бруно Форне гэдэг одоо энэ Францын хамгийн алдартай гэх юм уу да гайхалтай тийм помидор үржүүлэгч байдаг. 50 орчим сорт гаргаж авсан. Тэгээд зарим сортууд нь бол үнэхээр гайхалтай билээ. Би өнгөрсөн жил бас заримаас нь тарьж үзчихсэн. Тэгээ энэ дээр бол одоо нөгөө Purple Galaxy гэдэг гений өөрчлөлт ороогүй сорт гэж яригдаад байгаа. Энэ сортыг одоо надад олж өгөөч гэж би хүсээд тэгээд хэлсэн байна. Энийг л их хүлээсэн дээ. Хамгийн их хүлээсэн тий. За энэ сорт бол бас их адармаатай. Энэ чинь 2023 оны 9 сард Norfolk Purple-ийг Англид гаргаж аваад Америкт 13 онд гаргаж аваад 2023 онд Америкт одоо үрийг худалдаалах эрхээ авсан байдаг. Ягаад гэвэл энэ гений өөрчлөлттэй л байхгүй. За тэгсэн чинь 24 онд Norfolk чинь нөгөө ягаан помидор зарж эхэлсэн. Гэтэл Европт давхцаад Purple Galaxy гэдэг сорт гараад ирсэн. Тэгсэн чинь эдгээр чинь шүүх мөнхөр яваад энэ яагаад ч юм байж болохгүй гэд. Тэг хамгийн гайхалтай нь бол Purple Galaxy-г шинжилээд гений өөрчлөлтөө орчихсон ген ерөөсөй байхгүй байна гэдгийг тогтоосон байгаа. Гэхдээ одоо генетикчд бол Purple Galaxy-г одоо гений өөрчлөлтийн аргаар гаргаж авна уу гэхээс одоо өөр одоо байгалийн те энгийн үржүүлгийн аргаар бол гаргаж авахд бол доор хаяж 60-аас 100 жил шаарднаа. Тэгэхээр энэ бол ямар ч байсан ноото үргээд тэгээ шүүхээр бөө юм болсон байгаа. Тэгээ ямар ч байсан тэгээд энэ Purple Galaxy-г бол авчихсан байна. Яагаад одоо өрмөцгээд байгаа юм гэхээр лойл махлаг идэн тийм нэр шиг ягаан байдаггүй байхгүй хизээч байдаггүй. Гэтэл энэ сорт бол махлаг идэн ягаан өнгөтэй, ягаан шүүстэй. Тэгээ хор тавдрыг эмчлэхэд зориулсан тийм сорт байгаа. За ийм сорт одоо болсон. За тэгээд Бруно Форне одоо 80 хүрж байгаа хөшин штэ. 82 дэх байна уу? Тэр өгсөн ба найз бас ийм гой сорт явуулсан байна. Ер нь гой юм явуулдаг юм а. Өнгөрсөн жил бас надад 40 орчим сорт явуулсан. Тэрнээс 20 орчим яг өөрийнх нь гаргаж авсан сорт байсан. Тэгээд одоо та бүхэн зургийг оруулаад сонирхуулъя. Бичлэгний хайжуугаар. Ер нь бол би боддөг шүү дээ. Одоо манай лойл сонирхогчд те тариалдаг хүмүүс ийм олон гоё сортуудыг тарьж үзээсэй. Ер нь лойл дурлаасай. Одоо ч марк цуглуулдагтай ижлэхэн байхгүй. Тэгээд лойл цуглуулдаг хүмүүст дэлхийн хамгийн гоё лойлын сортууд байдаг. Дэлхий дээр 100,000 орчим сорт байгаа. Жилд одоо мянгаараа нэмэгдчихэд шинэ сортууд. Энэ бүр идэвхжсэн. Тэгээд магадгүй бид нэр өнөөдөр ингээд бас лойлын сортыг нэг тоохгүй гэж бол бас залуучууд гарч ирнэ шүү дээ тий. Тэднэрт бас ингээ гой лойл байд юм байна. Тэдгэрийг тариалж үзээсэй тий лойлын дурлаасай гэж боддог. Удахгүй бас нэг гоё нэвтрүүлэг хий гэж бодож байгаа. Одоо лойлын сортыг хэрхэн цуглуулах вэ? Ямар группүүд байдаг вэ? Ямар хүмүүс байдаг вэ? Лойл худалдаалдаг, үр худалдаалдаг хүмүүс байгаа. Солилцдог хүмүүс байгаа. Солилцоо хийдэг группүүд байгаа. Тэрийг бол та бүхэнд танилцуулъя гэж
бодож байгаа. Баяр таа.